Янз бүрийн хөлтөө ч юм уу те бүх хүмүүс тасалж болно гэдгийг үзүүлэл бас зүгээр юм. Анхлаг гүйж байгаа хүмүүс бол заавал хурдан цаг маг та ингээд ноцлох шаардлага байхгүй. Өөрөө ингээд зөөлөө ингээд гүйхэд нэг бид нэг эвтэх юм байгаа шүү дээ. Тэрүүгээрээ ингээд эхлээд гүйгээд 2 км дэр нь Улаанбаатар марафонд би одоо нэг 3 удаа 2 дугаар байрт орж исэн. Бүр яг туулсан дээр ингээд чээж хийгээд ингээд унаад орж исэн. Тэгээ одоо энэ зөвлөх зорилготой. Би бол марафоноор далимдуулж буцаж босож ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн шиг одоо начиг буцаад өөрийнхөө зорилгоо олон жил бодож явсан зүйлээ эхлүүлээсэй гэж бас өөр. Яг гараан дээр дуу хөгжим тэгэл олон хүний нөгөө сэтгэл хөдлөл энэ дээр нөгөө контрол алдангуудаа хар хурдаараа гүгээд ингээд. Ихэнх нөгөө гүйлтийн бэртлийн ихэнх нь гараан дээр байдаг. Одоо яг нөгөө Улаанбаатар марафон яг дөхөөд ирэхтэр амар их юм асууж байгаа. Ягаад гэхээр нөгөө та хэд одоо юу хэргэлдгийг уудли одоо юу яах ёстой. Тэр чинь бид нар уугаад гүйж. Юу уухаараа холгүй гэдэг. Яавал орог л одоо тантай оролдохыг одоо хурдан гүүхүүгээд 5 км 10 км-д гүйж байгаа хүмүүс бол өөрт нь тэр зайг дуусгаад ирэх хангалттай хүч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.